Өдрийн мэнд хүргэе үзэгчтэй Монгол телевизийн нийгэм асуудал дэвшүүлсэн нэвтрүүлгийн продакшнаас бэлтгэн хүргэдэг эмэгтэйчүүдийн цаг нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаар студиэс үзэгч танд шууд хүрэхэд бэлэн болоод байна. За бид өнөөдрийнхөө зочны хомортой Монгол улсын ардын жүжигчин Долгоргойг урьж оролцуулаад байна. Танд өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр таны ажлын цаг зав ер нь хэр вэ сүүлийн үед? Одоо нэг л мэдхэд л 7 хоног дуусчих юм. Тэгээ одоо бас заримдаа энэ ажил барагддаггүй болов гэтэл тэгээ бас ажилтаа байна гэдэг бас сайхан ч юм уу тийм ээ. Тэгээд хажуугаар нь өөрөө ч бас өөртөө ажил удаж идэг хүнтэй байж нь тэгээд нэг молчсон байж идэг тийм. Зүгээр сууж чаддаг. Зүгээр сууж болохгүй нэг юм сэтгэл нэрээ тэгвэл зүгээр юм ингүүл зүгээр юм гэж уран бүтээлийнхэн талаар тэгээд юм бодоод олчихсан тэгээд өөрийгөө зовоочл байдаг тийм. Гэхдээ тэр нь ч зүгээр юм уу гоё штэ тийм өөртөө хийх юмтай байна гэдэг сайхан. Тийм. Бид нэр түрүүнийг манай эмэгтэйчүүдийн хөтлөгч нарын дунд нэг ийм сэдвийн тунд одоо нэлээд мэтгэлцээ өрнөлөөлтөө анхны хайр гэж яг юу хэлдэг юм бэ гэд би асуухгүй юу. Тэгсэн чинь зарим нь яг сэтгэлээс гардаггүй хүнийг хэлнэ гэдэг чинь зарим нь болохоор хамгийн анх хайрлсан хүнийг хэлнэ гэдэг юм. Тэгэхээр таны хувьд яг энийг ер нь юу гэж үздэг вэ? Анхны хайр гэж яг ер нь ямар хүнийг хэлдэг юм бэ? Таны хайр бодлоор бол хамгийн анх одоо бүр нэг жоохон те эсрэг хүстэй хүнээ ерөөсө хайрлаж үзээгүй байж байгаа анхал тэр хүнийг хүсэл тэр хүнийг гэхдээ тэр чинь жоохон байх юм чи ямар айхтар тийм ойр дотны хайрцаа өсөхгүй шүү дээ. Харах юмсан, ярих юмсан тий. Тэгэж одоо уулзах юмсан гэд тэр мэдрэмжил анхны хайр болоо гэж би бодож байна тий. Тэгэхээр зэрэг баганаас нь жишээл одоо 16 7-той 10 жилдэнд ч юм уу тий. Тэгээд нэг тэр хүүхдийг тэр одоо эрэгтэй хүүхдийг харахаар чинь нүур амуулаад ч юм уу тий. Чихний омог улаагаад тэрнээс болоод би улааж яана гэж бодохоор бүр нүур маань улаагаад тэгээ бүр аймаар юм болоод. Тэр л болоод чадчихсан тийм. Тийм яг энэ сэдв төр хүмүүс янз бүрийн хариултыг өгдөг юм байлээ л дээ. Тэгэхээр яг үүнтэй холбогдуулаад би танаас дараагийн нэг асуултыг оруулж асуух гэдэг юм л та. Яг таны тэр чихний омогчин улаадаг, хацар улаадаг байсан үе одоо хэдэн үед яг та тэр торгон мөчтэйг одоо уучирсан гэж хэлэх юм бол 15 та байсан юм одоо 8 дугаар ангид. Нэг тийм. Гэхдээ тэр хүүхэд ч одоо намайг өөртөө сайн болсон мэдээгүй л дээ. Тэг би ч одоо нэг захиа авдаг охин байсангүй. За. Тий. Нэг хүний сэтгэл татаад ахаар тийм гоё их хөөрхөн охин байсангүй. Яг зүгээр нэг тийм өндөр нарийнхан шар охин л байлаа тэгээд. Тэр хүүхэд байсан ш дотроо бодоо. Тэгээ яг манайхан 8 дугаар анги төгсгöd дурсгалын дэвтэр гэж бичдэг хөтэлдэг байсан. Тий, бичдэг. Тэгээ биний тааруулаад тэгээд тэрэн дээрийнх би тэр хүүхдийн тэр өөрийнх нь тэр сайн хүүхдийн дурсгалын дэвтэр дээр их чармааж бүр их сэтгэл гаргаж тэгээд өөрөө нэг сайн гэд баг хүн уушвал мэдхээр тэгж л үлдээжсэн санагдчихэйдэг. Тэгээд сэтгэлээ илчилж байсан. Илчилжсэн. Тий, дандаа л хайрын тухай юм бичээл хум зураал, хосон зураал. Тэгээд тухайн үед тэр одоо залуу гэж ярьдаг тийм ээ. Тэр хүмүүс ер нь яг таны тэр дурсгалын дэвтэр дээр үлдээсэн тэр зурвасыг ер нь анзаарч харсан уу? Ёстой мэдгүй тэрнээс хойш тэгэл ерөөсө одоо хүртэл хаан чавтын бөөмөт. Төгсөөд 10 жил төгсөөд 8 дугаар төгсөөл байхгүй тий. Дахиж та хоёр бол тааралдаг. Их сонио учрлаа тийм ээ. Тэгэхээр 7 дугаар хичээг ингээд урагдаж оролцож байгаа гэдгийг сонсоод надад хамгийн түрүүнд нэг таны сүүлийн сонирхоод байгаа нэг хобби хамгийн түрүүнд санаанд орсон. Та сүүлийн ер нь интернетийн ертөнцөөр фэйсбүүкээр нэлээ идэвхтэй тийм ээ. Фэйсбүүк дээр нэлээ идэвхтэй аялж явах шиг байна. Яг нь фэйсбүүк дээр ингээд гоё байдгийг нэг дотныхоо хүмүүстэй харьцаж байгаа болохоор гоё байд юм л да. Тэгээд бас тэгээ жүжигч хүн орчин үеэд ахад би хэрэг ингээл өгшин. За би фэйсбүүк гээд зарим нь бол тэгнэ л дээ. Тэгээ надад гоё санагддаг. Ягаад гэвэл залуучуудаас гоё санаа авна, гоё сайхан мэдрэмж авна. Залуучуудынхаа тэр хийж байгаа голдуу урлагийн голдуу залуучууд тэгээ миний үеийн усуд байдаг л да. Тэгээ биенийхээ хийсэн юм дээр бас сэтгэлийн дэм өгөн тийм ээ. Сайхан шөөмжил, сайхан одоо сайшаал. Тэр нэгэд одоо үед чинь тэр болгон ингээд уцаар яриад байх, уулзалтад байх цаггүй тий. Бүгдийн дээр нь зэрэг хайрсаж болцдог болохоор фэйсбүүк гой санагдгийн. Тэгээ бас өөрийнхөө хийж байгаа бас уран бүтээл бас арайч унтартал дорчоог болохоор бас
хийгээд байгаа юм байгаа. Тэрийгээ тавиад дотныхаа хүмүүсийн донд ингээд байж хань гоё. Тэр тусмаа бүр дотроо гэр бүлийн фэйсбүүктэй бид нар хүүхдүүдтэйгээ бас харьцдаг байдаг шүү дээ. Бүр хөгжилтэй зураг тавьдаг. Гоё байдгийн тэгээд завгаар бол фэйсбүүк руу орчин шүү. Одоо сүйдэж ер нь тэгээд байна уу? Харин таныг нэлээд оройд ямарсан шалгачаад тэгээд нэг 2 хонооч шалгачаад зураг байвал бас гоё юм хүн байл үзэл хүүхдүүдийн залуучуудын гоё нөгөө клип байвал үзээд өөрийнхөө бас сэтгэл санааг сэтгэлийг бас илэрхийлжээ. Тэгээд сууж идэг л да. Та түрүүн хэллээ л дээ. Фэйсбүүкээс шинэ бас санаа олно гэдэг чинь яг сүүлийн үед ер нь тэг сайхан олж байгаа шинэ санаа гэвэл уран бүтээлтэй тусахчих. Ер нь заавалжгүй гэхдээ фэйсбүүкч гэлтгүү та түрүүн ярьцлага эхлэхдээ хүртэл хэлж илээсэн. Яг хөө фэйсбүүкээс ч юм уу YouTube-ээс яаж гад миний нэг бодлон цагаан хүн эр хүн хоёр гэдэг дуу одоо ч хүмүүс сонсох дуртай л да. Тэгээ миний сайхан уран бүтээл тэгээд хүмүүс их үздэг. Өөрснөө нэг дүрсжүүлээд тэгээд нэг маш их үздэг юм лээ. Тэгээ би энэ хоёр клипэндээ нэлээд одоо бас сэтгэл бас хөрөнгө зараад их сайхан клип хийлгэж байгаа. Тэгээд жишээл одоо тэр рүү орох чинь бас тэгээд би юмгээ клип хийж байгаа гэдгсэн чинь их сайшаалтай байсан л да. Тэгээд манай нэг нөхдөд найзууд зөв юм хийсэн байна. Мөнхийн уран бүтээл гэдэг бол мөнхийн тийм газар бас дахиад нэг хэдэн жилийн дараа бас шинжилэл явагдаж явах хэрэгтэй гэдгийг хэлсэн л дээ. Та чинь охин гэвэл охинтой. Хэдэн охинтой вэ? Нэг охинтой. Нэг охинтой. Таны хүүхэд одоо охинт нь ээж бол өөрөө яг урлагаар ингээ урлагийн хүн тэгээд яг тайзны ингээд эмэгтэйчүүд маань өөрсдөө гоо сайхан талдаараа өөрсдөө айгүй сайхан авч явдаг болчдаг. Тэр утгаараа охиндоо бас яг хэлж хүмүүжүүлдэг тийм бас багаас нь тэгж хүмүүжүүлсэн байдаг байлгүй. Ер нь бол хүний мэрэгжлээс их шалтгааллах юм да. Нүүр амны янзлалт нүүрэн бодох гэдэг чинь тэгээд бодолт нь хүртэл одоо бас энгийн ажилтаа бас арай жоохон хөнгөн бодно, арай даруухан бодно. Тэгээд тайзан дээр байдаг хүмүүс чинь одоо телевизэд ажилладаг хөтлөгч нар бол нэлээд бас бодолт хийн шүү дээ тийм ээ зориудын. Тэгэхээр зэрэг охин бол миний охин бол надаас их эсэргэлдээ маш энгийн уучлах даач энгийн өөрийнх нь одоо байгаа ажилч тийм энгийн учраас ерөнхийдөө бол бага бодолт хийдэг. Тэгтээ бол намайг бол маш их хардаг. Ээж бодолтоо одоо ингэж гоё хий бити хальт хийгээрээ тий би ч заримдаа нэг жоохон хальт хийцээ явж. Ээж та жоохон хальтуудаж болохгүй шийдэж та олны өмнө явдаг тий миний ээж одоо сайхан харагдах хэрэгтэй. Миний одоо ээж ягаад гэвэл би ч одоо ач зээгэж харахгүй юм. Тэгэл би заримдаа бас охиндоос тусуулахын сайцыг харахад ээжээ та бол өөр ээж шүү дээ тий. Би миний ээжээ бол ард түмний ээжээ. Ард түмдээ тоглож явах хэрэгтэй дуучин учраас ээж нь охин нь одоо ямарсан аргалал. Ээжигээ ямар ч гэсэн ингээд тайзанд гартал ингээд өөр хөөхөд гаргаж ингэж гэрч суулгахгүй л гэдэг шүү дээ. Тэгэхээр нүрийн будагтай холбогдуулаад нэг юм асуумаар байна л та. Яг урлагийн хүмүүс бол яг тайзан дээр та түрүүн хэллээ амьдрал дээр ч юу тайзныхаа өөрхөн ажил мэргэжлээс шалтгаалаад жоохон хүнд боддог болчдөг гэдэг. Яг ингээд хүнд будаа сурахлаар заримдаа нэг будаггүй явмаар тийм ээ. За яагаад хүмүүс намайг таньдаг ч гэсэн өнөөдөр нэг сайхан арьсан амраач гэж ер нь та бодоггүй ер нь явах уу ихэр байдгүй. За эсвэл байнгын ястаа бүр явдаг. Би олны өмнө дандаа бодогтой явдаг. Мэдээж яг хөө тайзан дээр гарахад нөгөөр бодно. Яг амьдралдаа бол би бас нэг хүнд боддггүй л дээ. Тэгтэл би зах бод ерөөсөө тэр бодоггүйгээр өсгөцгийн янзлуугаа би олны дунд явдаггүй. Яагаад гэвэл сонсогч төмөнч яг л биднээсээ ямар тэр сайхан тайзан дээр байдгаар л хүлээж авдаг хэрвээ жоохон урууд ороо ч юм уу тэ царамуутай хор яг биднээс өмнөөс бас шаналлах бас сэтгэлээр унах ч юм уу хэрвээ яг үнэхээр хайртай одоо бишрэгч хайртай миний одоо сайхан сонсогч нар байдаг шүү дээ тэр хүмүүс намайг сайн сайхан явахад надаас илүү баярлж байдаг. Тийм бахаа зэрэг би бол нөгөө олны танил одоо мод гэх юм цааш олны танил те энэ одоо жүжигчин хүн бол ерөөсөө би хайж болохгүй гэсэн би тэм ойлголттой л байдаг. Тэг ялангуяа одоо тэгэл уурал огшин боллоо ч гэсэн нэг өсгөцгэн бодаа те өсгөцгэн бас бүр айхтар янзлахгүй ч гэсэн ямар ч нэг насандаа янзлаад өвтэйхэн байх хэрэгтэй. Ерөөсөө биднээс одоо хувь заяа минь тийм юм да. Хувь заяа ерөөсөө тийм үргэлжийн сайхан байх л ёстой л гэж.
За тэгэхээр та бүхэн ярьцлага төр завсарлуулъя. За эмэгтэйчүүдийн цаг нэвтрүүлэг маань ерөнхийдөө бол ярьцлагын цагаар үргэлжилдэг. За гэхдээ энэ завсраа нийт одоо үзэгчдэд зориулсан танин мэдхийн гоо сайхны мэдээллийг хүргэдэг уламжлалтай. Тэгэхээр өнөөдөр манай сэтгүүлч бол та бүхэнд болон нийт та бүхэн ярьцлагыг үзэж сууж байгаа үзэгчдэд зориулаад эмэгтэйчүүдэд зориулаад уруулын будагтай холбоотой мэдээллийг бэлтгэсэн байна. Тэгэхээр яг уруулын будаг яаж будах ёстой юм уу эсвэл ямар уруулын будаг илүү чанартай гэдэг ямар мэдээлэл бэлтгэснийг одоо хамтдаа хүлээн авч үзье тийм ээ. За. Эмэгтэйчүүд бидний төгс хэрэглээний нэг нь уруулын будаг байдаг. Гэхдээ уруулын будагны найрлаганд жухам ямар бодис ордог болохыг эмэгтэйчүүд бид төдийлөн мэддэггүй. Уруулын будагны найрлаганд эдэстэй тос, таалтад парафин, бичил лав ордог байна. Эдгээр бодис нь бөөр, элэг, тунгалаг зангилаанд хуримтлагдаж өвчин үүсгэх магадлалтай. Иймээс аль болох чанартай, ургамлын гаралтай витамин орсон уруулын будаг хэрэглэж байх хэрэгтэй. Үйлдвэрийн чанартай уруулын будагт арьс, гандах, сулбахаас сэргийлсэн ургамлын гаралтай бодис орсон байдаг. Энэ нь бид ямар нэг сөрөг нөлөө байхгүйгээс гадна Е витамин орчин тойрны бохирдлоос хамгаалдаг байна. Мөн тэжээлийн найрлагатай уруулын будаг нь тос лаваар баялаг, найрлагатай байдаг учраас тархалтын гол үндэс болох магадлал өндөртэй. За уруулын будагтай холбоотой таны мэдхийн мэдээлэл бэлтгэсэн байна. Ер нь таны хувьд уруулын будгийг яаж сонгож авч хэрэглэдэг вэ? За мэдээж өөртөө зах хонгийг л авна л да. Тэгтээ бол эн чи мэдээж дандаа ингээ хүний ам руу ходоод руу орж байгаа учраас сайн чанарын тийм ээ нэлээд одоо гайгүй болов гэсэн будгийг бол би дөрөх дуртай. Тэгэхээр зэрэг энэ бол би дандаа л ингээд идэж идэг идэх юм л гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгээд хоёрдугаарт бол би уруул будаагүй эмэгтэй хүнд дооргүй тааламжгүй ханддаг. Яг бол бүсгүй хүн эмэгтэй хүн заавал уруулан будах хэрэгтэй. Сүүлийн цээжээр ингээд бодож идэг хайхрамжгүй те өөртөө тийм хайхрамжгүй тийм хайргүй хандахтай яхад ингээд гээгээр харж байгаа нь үзчих. Юугаарч хамаагүй биш те царайцсандаа тааруулсан гой будгаар заавал бүсгүй хүн уруулан будаж явах хэрэгтэй л гэж би бодож. Бусд нь боли. Хүн ерөөс уруулаад будаж явах хэрэгтэй гэж би бодож. Уруулын гоо сайхандаа илүү анхаардаг те ерөөсө харахаар зэрэг ерөөсөө л уруулаа бодсон ихтэй сайхан санагддаг. Заавал тодор биш шүү дээ. Гоё өнгөлөгчөөр даруухан будгаар өөртөө зогсон будгаар уруулаа будаагүй эмэгтэй их муу харагддаг шүү дээ тий. Таны будгийн уруулын будаг гэдэг ингээд сонгохлоор ихэвчлэн сонголтонд нь ямар өнгөнд та илүү таашаалтай хандаад ямар өнгийг илүү төлхөө авчих гээд байдгийг. Би ерөөсөө ухаан улаан өнгөн бодгонд л дуртай. Миний өөр царайны өнгөнд зөгтий. Жишээлбэл одоо бор өнгө шоколадын бор өнгөнд зөгтөг усуд байдаг ш надад зөгтгүй. Тэгээд ерөнхийдөө бас цайвар ягаан бодог ус заримдаа би боддتي. Ер нь ийм их бол бодгаар бодог. Яг энэ өнгө яаж шиг сайн бодголоо гоё бодог байлаа гэсэн тэгээд өөрийн нүрийн царайнд зөхгүй бодог ихтэй дөрөвдгөө маа. Эмэгтэй хүн бүрт өөрийн гэсэн гоо сайхны нэг аргачлал өөрхөн гоо сайхныг арчлах нэг аргачлал гэж байдаг тийм ээ. За тэгэхээр би танаас яг түрүүн уруулын будагтай холбогдуулаад асуусных ийм асуултыг асуумаар байна л да. Яг таны өнөөдрийн энэ насанд арьсаа ингэж сайхан авч явж байгаа гэм бас нэг одоо арга нууц гэвэл яг юу гэдэг юм болоо. Та гэртээ яг өөртөө тохирсон ямар аргыг хэрэглэдэг юм болоо? За ерөөсөө л гол арга нь би ч одоо янз бүрийн юм хүмнэг тавьдаг шүү дээ хөөрхөн ээжа бас таажгүй те. Гайгүй чангарсан эцэм шиг байти те. Тэгээд ер нь би бас боддоо шүү дээ нөгөө жүжигчин хүн чинь ингээл байнга ингээд будаад ахаар зэрэг тэр нь бас ингээд нөгөө массаж болд юм болоо бид нар чинь байнга будаад арилгаад будаад тэгээд тэр тоглолтын крем бас дараа нүүр их гоё болсон байдэн шүү дээ. Улсууд бас тоглолтын крем тэгэхээр нүүр муухай болдог. Харин би бас тэгэж ойлгодог. Тэрний байнга нөгөө нүүр маань дандаа л байнгын цэвэрлэн дүрхэн тийм ээ. За хамгийн гол юм бол хүн ер сунтахтаа заавал нүрээ цэвэрлэх хэрэгтэй. Би тэрийг бол өстой хууль болгодог бүр. Яаж ч бүр ингээл тэмцэл хүн ядардаг штэ нүү данилдаа тий. За угаах хэрэгтэй. Угаах чи заавал нүрийн савнгаар гоё одоо сайхан урамлын галдаа савнгаа тэгээ борлооноор зад цэвэрлэх хэрэгтэй.
Бүр ингээ хөдөө гадаа бол маш сайн салфетик байдаг шүү. Одоо Еврошид их гоё салфетик байдаг шүү хөхнүүдтэй хэлэхэд. Тэр их гоё төр бүрийн одоо гоё витаминтай. Тэгээд бүр тос дүрхэн хэрэг байхгүй тэрийг аваад өрөхөд маш гоё. Би ер нь Еврошийн бараг их одоо хэрэгэлдэг шүү. Еврошийн надад маш их зогтдог. Би 15 6 жил өрхөж байна. Завсар нь бол яг солонгосын бас ингээд яг солонгос яваа тэндээс нь бас дүрхдэг ягаад гэвэл бас Азийн болохоор бас завсар нь ер нь хойлдог л доо хойлол бас энэ арьс ч бас заримдаа уйдах тийм шинж ордог байхгүй дасдаг тий. Тэгэхээр жаахан ингээд амраагаад ингээд дасдаг. Тэгээд Еврошин тэр салфетик их сайн байдаг хөдөө гадаа явахад. За ерөөсөө л хамгийн зөвлөх тэрнээс одоо эсэн мусан юм өөрөө найруулад дүрхдэг юм тэр байхгүй. Тэгээ сайн чанарын тосыг л одоо дөхөн дээш бол одоо 50-аас дээш насны одоо өөртөө зориулсан ч гэдэг юм уу одоо жоохон залуухан байхдаа тэр яг наснда зориулсан сайн чанарын хүн ерөөсөө өөртөө зориулж байгаа тэр тоснд бол ерөөсөө мөнгө бол хариуж чадлынхаа хэрээр л бус юм дэж болно. Тэгээд өөрийнх нь тэр нүүрэн тэр зохины тос энтерт бол тэр сайн л одоо гэдгийг дөрвчгэн зүгээр. Тэгээд зохины тосыг бол харин их сүүлрүүд дөрвсөн шүү дээ жоохон. Тэгээ сайн угаах хэрэгтэй ерөөсөө. Би нэг оролцогчоос асууж байсан юм л да. Тухайн үед яг ярьцлага эхлэхийн өмнө ингээд битэр бас ингээд бэлдээ сууж байхдаа таны хувь центр гэл ингээд яриад байжсэн чи ярьж байгаа л түн дээрээс улбаалаад та ер нь брендийг юу гэж боддог вэ гэдгсэн. Брэнд хэрэг хөөдөг вэ гэж асуусан. Тэгэхэд би бол брэнд хөөдөггүй. Яагаад гэвэл би өөрөө брэнд гэж ярьжсэн байхгүй юу? Яг энэ асуултыг би бас танаас тавьмаар байна. Та өөрийнхөө брэнд гэвэл таны юу илүү брэнд гэж та өөрийнхөө юуг брэнд гэж онцлох вэ? Хүн өөрөө ерөөсөө ганц штэ. Ерөөсөө цорын ганц штэ. Ихэр бас онцлог гэж штэ. Ихэр улсууд чи хүртэл юу байдаг шүү дээ тий. Өөрөөр яг л тэр хүнтэй байдаг. Гэхдээ миний брэнд бол тэгээд бүхэл юм байна та. Би өөрийнхөө хүн өөртөө таалагддаг байна. Миний бүхэл зүйл таалагддаг шил одоо болж जैन. Зарим нь дургуул байдаг тий болж जैन тий. Тэгээд үс гисэг маань харин дажгүй тэгээд хамгийн гол нь хоолой. Нас байсан хоолой. Энэ бүх зүйл миний бие бүх юм миний брэнд. Тэгвэл бол хувцсны брэндний хувьд ярихад бол яах вэ? Хаяа сайхан одоо гоё цөнгөж байд юм уу? Гоё алчуур, гоё сайхан брэндийг готол бол өмсч хэрэгтэй. Тэгвэл хуурамч брэндийг өмсдөг хүн өөрийгөө дарамжилсан тооцдог гэж нэг хүн хэлсэн. Би тэрнтэй харин би санд нэг байдаг. Яах вэ? Авч чадахгүй бол зүгээр брэнд биш. Өөртөө зохих гоё юмыг л аваад өмсч хэрэгтэй. Хэрэг брэндийг хэрэглүүл яг брэндийг л авал зүгээр гэж боддог шүү дээ. Брэнд ч үнэтэй л дээ. Тэгэхээр яах вэ? Нэг сайхан цог аваад барьчих хэрэгтэй. Хэрэг боломж байвал. Тэгээд ямар ч брэнд биш бас өөр зөксөн гоё хувцас байдаг шүү дээ. Тэрөө зохицуулаад өмсвөл өөрөө олж хараад өөрөө ороод хамгийн гол нь өөртөө зохицуулаад аваад өмсөх юм бол цаад би тэр брэндний зогсон зохиогоо брэнд гэдээ хөөж бас нэгэсний өвчин шүү дээ. Би тэгшэл боддог шүү. Тий. Эмэгтэй хүний гоо сайхан гэж сүүлийн үед хүмүүс ингэж ярих болж л дээ. Гоо сайхан гаднаасаа биш дотроосоо гэрэлтэх ёстой гэд. Тэгсэн ярнээ эргээд эмэгтэй хүн дотроосоо гоо сайхныг гэрэлтүүлэх гэхлээр өнөөгийн нэг юм стресстэй байдаг. Тэгэхээр хүн ер нь яаж дотроосоо тэр гоо сайхныг гэрэлтүүлэх ёстой юм бэ? Би тэгж бодож гоо сайхан гэдгсэн сэтгэлийн гоо сайхан гэж бодож байна. Гэхдээ заавал одоо нэг одоо би дотроос гоо сайхан байх хэвээр би гэрэлтүүлэх хэвээр биш. Болж л өгвөл те хүнд одоо дараа болдгоо маа гэхэд хүнд одоо гай болдгоо маа гэхэд хүнд өөрөөрөө ягаад хүнд нэг жаахан ч гэсэн сэтгэлийн дэм жаахан ч гэсэн туслаад энэ л сэтгэлийн гоо сайхан гэж би бодож шүү дээ. Тэгэхээр одоо за миний стресстэй байна, нийгэм муухай. За сэтгэлийн гоо сайхан ч надаас гарахгүй юм байна гэж бодож болохгүй шүү. Хүн одоо бүхэл хүн төрлөختний ийм л янз бүрийн амьдралыг туулж одоо ингэж амьдарч штэ. Энэ техник бүх юм чинь хөгжөхөөрөө зарим талаараа одоо энэ хүнээ бүх юм устгаж эхэлж штэ тий бид нар хөгжих тусмаа нөгөө талаараа устгагдаж эхэлж тэрнийг л бид нар амсч байгаа хүмүүс шүү дээ. Тэгэхээр зэрэг урд нь одоо тэрэг техник энэ утаа мата байхгүй хаад гоё л байсан. Гэхдээ нөгөө талаар нэг жоохон бас нэг хөгжих юм байхгүй жоохон хөгжил муута бүдүүлэгдөөч юм шиг байсан. Ингээл нийгэмдээ тий нийгэмдээ л одоо бодж байгаа талж байх юм болохгүй талж байх ингээд ямар ч энийг ингээл туулаад амьдраад өнгөрнө. Мэдээж гоо сайхан гэдэг бол дотроосоо гэрэлтнэг дүүл сэтгэлийн сайхан
сайхан л одоо сэтгэлтэй байхыг хичээх хэрэгтэй гэж бодож байна. Бас болдоггүй шүү дээ хүн ингээд яваа дундаа ингээд хүн боцоор байтал нэг гэмзэм хийх ч тийм үү те хүний нэг гомдоох тэг нэг шалахгүй бодоогүй байтал яадаг тэгээд дандаа ингээд бодол за би ингээд алах чиний гомдооч гэд хүн амьдрал айгу хэцүү шүү дээ те ингээд явж идэл чинь мэдээж бодож л ахтай за би чи энэ хүнтэй харцтай ингээд харцах хэрэгтэй шүү эний гомдоох бай тийм ээ яаж игээд яачсан тусалж байсан ч гэдэг юм уу те тэгээд өөрөө сайхан харцах хэрэгтэй сайхан байх хэрэгтэй цогцол байх хэрэгтэй гэж бодож байна. Яг үн дээрээс улбалаад асуухад та яг өөрийнхөө ер нь хэр байж чаддаг вэ? Өөрөөхөө байгаад тэг яг өөрөөхөө байх дуртай шүү би ер нь өөрөөхөө байх нь бас зарим хүмүүс таалагддаггүй ч гэдэг. Яг би нэг хэлийг сүгэ хэлэхгүй бол тийм ээ шууд хэлждэг нэг тийм нэг зантай. Тэр бол зарим хүний гомдоод ч юм уу те одоо эзэрхий төрмгийн ч юм шиг харагдаж иж магадгүй яг л хэлж ээж нэг санаа амархаад ингээл бариадаас нэг мэдгэд хэлчихсэн байт юм а нэг тийм нэг том дутал шүү дээ. Тий. Энэ хүн бүр өөр өөрийн өнгөсөлж шил одоо ингээл нэг зохицоохгүй ч гэдэг юм нэг тийм нэг өөндөч ингээд нэгээд энэ цамцныхаа нэг юм уу энийг ингэжээсэй ч гэдэг юм уу бүр хэлжээ санаа намраад эсвэл ингээд эсвэл нэг ийм зантай байж тээ чи ингээд нэг тэгчүүл гоо штэ гэдэг ч юм уу хэлдэг ч юм уу тэгээд бас насных ч гэж магадгүй хүн чинь ингээд 50 гараад ирэхэд зэрэг ингээд бас амьдрал үзлээ хүн бас хэлчихсэн те тэгвэл бас энийг ингээд засч гоё юм да гэдэг шиг тийм бас болдгийм байна тэгээд та бүдэрийн ярьцлага за баярлаа та бүдэрийн ярьцлага ерөнхийдөө дуусах төгч байна. Тэгэхээр ярьцлагын төгсгөл танаас нэг асуултыг асуумаар байна л да. Магадгүй түрүүнээс хойш та бүдэрийн ярилцсан сэдвтэ энэ арай жоохон сэдвээс өөр байж магадгүй. Гэтэ энэ асуултыг заавалчгүй асуумаар байна. Юу гэхээр уншиж ирсэн өнгөрсөн жил таныг хурмаа хийсэн гэд энэ яг ямар учиртай яагаад та өнгөрсөн жил яг хурмаа хийсэн байдгийг яагаад гэр бүлийнхээ хүнтэй ханьснаас хойш тэгж их хүлээж энэ хуримд тэгж их бэлтэн байж өнгөрсөн жил хурмилсан байт юм бэ? Өө тий. Хурмын үнцнийг тий ерөөсөө юу л да урд нь би чинь 2 дахь амьдралтаа уншуу дээ одоо бүгдээрээ мэдэн дээ. Тэгээ би энэ хантайгаа одоо би тэр нэг гэрт ороод 20 жил болсон. Тэгээд яг хөө их золонтой шүү дээ ерөөс хоёул хоёр талд амьдартай байсан. Би урд нь хорим хийж байсан чгүй. Тэгээд дотроо зүгээр ингээд яг өөр хүүхдийнхээ хормонд ороод ингээд хад миний бүсгүйн хүнд бодож явдаг бас бодол байдаг шүү дээ. Гоё даашин зүмсэх юмсан тий. Гоё хормын бүгд зүөх юмсан гэдэг. Энэ бол ер нь насаар хязгаарлагдахгүй шүү дээ. Яагаад гэвэл би өнгөрсөн жил хорим хийсэлтэй 6 сарын 1-нд яг хүүхдүүдтэйгээ өөр ах дүүч ороогүй яг битэрч одоо 30-аад гарan хүүхдтэй шүү дээ нээлсэн. Ачцээ нээлсэн. Тэгээд хүүхдүүдтэйгээ хормын ордон манай хүүхдүүд маш сайхан хүлээж авсан. Энэ бол хүний амьдрал тус тохиолох олон зүйл биш л дээ. Тэгээ би бол тэр хормон дээр бол одоо боловс мөнхөөс тогтохгүй гарчлаасан. Маргааш хорим хийн гэж бодож хаад миний нойр өрөхгүй байсан. Гэгэлзээд байсан. Тэгтээ бол би тэр ер нь бол яг зарим хүмүүс энэ бол цаас бичиг гэдэг боловч төрдөө бүртгэлтэй байж тэ төмний өмнө эрэм 2 гэж хормын бүгд зөөж баталгаа авна гэдэг сайхан юм байна лээ. Хамгийн сайхан юм лээ. Тэгээд сайхан хором болсон шүү. Тэгэхээр та бүдэрийн ярьцлага ингээд өндөрлөж байна. Тэгэхээр та бүдэрийн ярьцлагыг үзэн сууж байгаа би ялангуяа нийт бүсгүүчүүд гэж онцлмоор байна. Та тэдгээр бүсгүүчүүдтэй хандаад нэг сайхан сэтгэлийн урам хайрлсан тийм ээ. Тийм үг хэлье гэвэл бүсгүүчүүдэд зориулж хамгийн гол нь сэтгэлээр өөдрөг байх хэрэгтэй тий. Өнөөдөр басаад ямар нэгэн эвгүй байдал тохиолдох юм уу тий хүний сэтгэлд дандаа л ингээд янз бүрийн стрестэнд орох ч юм уу тий байдал хахад бодоод байхад бас өнөөдөр бас чиг сайхан юм бас байдаг байхгүй. Тэгэхээр зэрэг өөрөө өөрийгөө сэтгэлээр жолоодож өөрөө өөрийгөө л хөгжөөж дэмжиж авахгүй бол тийм ээ сэтгэлээр ягаад бол чиний сэтгэлийг чи өөрөө л мэднэ. Тэгэхээр зэрэг өөрөө өөрийгөө л гэгэрүүлж өөрөө өөрийгөө баясгаж өөрөө өөрийгөө сайхан үнэлж тийм ээ тэр баярлуулж яваарай л гэж хэлээд хамгийн гол нь
бүх юмыг өөр дөр битгий ав. Бүх одоо зовлон, хүний зовлон тэрийг авлаа гэхэд дандаа хөнгөнөөр өөрийнхөө бүр сэтгэлийн гүнд орохгүйгээр шийдээ, туслаад гэж яхан бол бас цаашаа амьдрахад арай хүндрэл нь байх юм уу даа гэж би өөрөө бод. Яг би бүх зүйлийг авах гэдэг байхгүй. Тэр надад сүйдээ бас их дараатай санагддаг. Тэгэхээр зэрэг тэрийг бас алийг одоо шийдгүй алийг дараа гээх үү гэдэг. Хамгийн гол нь сэтгэлийн эмэгтэй бүсгүй хүн гэдэг сэтгэлийн л одоо зовлонгүй явах бод. Тэгэл сайхан байдаг. Тэгээд ерөөй сэтгэл нь амар тайван байх болтгоо, хүссэн бүтэх болтгоо тий. Их сайхан бүсгүй хүн гэдэг бол сайн хар талентартай хамгийн сайхан хүн байгаа. Ста сайхан үг хэллээ. Тэгээд баярлалаа. Бидний өнөөдөр ингээд урилгыг хүлээн аваад манай зочны хомирт саатан минь та бүдээр ярьцлагыг үзэж байгаа нийт үзэгчтэй бүсгүйчүүстэй ийм сайхан халуун талаа ярьцлага өргнүүлсэн танд маш их баярлалаа гэж хэлмээр байна. За баярлалаа. Ингээд танай телевизийн хамт олон их баярлалаа. Ингээд аз жаргал сайн сайхан бүхний хүсэн яриа. Үзэгчтэй эмэгтэйчүүдийн цаг нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаар энд хүрээд ингээд өндөрлөж байна. За манай өнөөдрийн зочны хомирт маань Монгол улсын ардын жүжигчин Долгор өргөдөн оролцож за та бидтэй болон надтай сайхан халуун дотн сэдвээр ярилцлаа. Ингээд маргааш өдрийн цагтаа эргээд олзъя.